Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.1% нь тэгээс 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2% нь эрэгтэй, 48.8% нь эмэгтэй. Энэ хичээлийн жилд цэцэрлэг болон эрхэг боловсролын сургуульд нийт 1,78.7 мянган хүүхэд суралцжээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 56,222 хүүхэд шинээр мэндэлснээс 38,000 гаруй нь Улаанбаатар хотод, 17,000 орчим нь орон нутагт мэндэлжээ. Үндэсний статистикийн хорооноос олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээлжид сонирхолтой статистик буюу хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишель, Амин Эрдэнэ, Нандин Эрдэнэ, Номин Эрдэнэ, Ингчин гэсэн нэрс зохилж байгаа бол харин эрэгтэй хүүхдүүдэд Ананда, Тэмүүлэн, Төвлөр, Бэлгүүн, Эрхэс гэсэн нэрс түгээмэл байна. 6 дугаар сарын ихээр баруун аймагуудын нутгаар дулаан байх бол зүүн аймагуудын нутгаар сэрвтэр байна. Тодорхойлбол 1-р 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүцэж хүчтэй салхи шуургатай байх төлөв ажиглагджээ. Харин 2-р 10 хоногт ихэнх нутгаараа дулаан өдрүүд захилж хураашилт нэмэгдэж болзошгүй. Тэгвэл 3-р 10 хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай адар бороо хорох төлөвтэй байна. Гандан тэгчлэг хийх хүсэлтээр Бурхан багшийн 2 их шавийн ренсрэлийг залхаар болжээ. Бурхан багш болон гэгэрсэн хутагт хувилгаадын лагшин буюу биеийн шарилыг чандарлах үед үлддэг сувд шиг жижиг төрөл бүрийн өнгө бүхий хатуу ширэхгүүдийг нь маш ариун дээд шүтэн адис жанлав шингэсэн идгэж үздэг. Тиймээс ариун ренсрэлүүдийг энэтхгийн агаарын хүчний тусгай нислэгээр авчирч гандан тэгчлэг хийдэд 10 хоногийн турш залхаар болжээ. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америк нэгдсэн улсын Мичиганы их сургууль хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг гол мод хэмээх газарт илэрсэн Монголын эзэнт гүрний үеийн 7 дурсгалыг малтан судалжээ. Уг газрыг тус сумын малчин анх илрүүлж холбогдох газарт мэдэгдсэн байдаг. Малтлах судалгаагаар Монголын эзэнт гүрний түүх, нийгэм соёлыг тодруулан судлахад чухал аж холбогдол бүхий олдвор хэрэглэгдэхүүн гарснаас цэвдэгтэй хүрсэнд 700 гаруй жил болсон Шаазан вартай өрөм алджээ. Дэлхийн болон бүх Оросын 3 удаагийн авраг Бурайдын нэгт тамирчин Баяр Батлаев би зохилтуудыг хаадаг бол та с ิจ гтэй дуудлагыг хаагаарай. Энэ нь заллингийн эсрэг хамгийн найдвартай хамгаалалт юм гэж уриалжээ. Гар утасны дуудлагаар дамжуулан хувийн болон дансны мэдээллийг олж авах гэсэн захим заллингийн эсрэг тэрээр энэхүү урьдчилан сэргийлэх аянд нэгдсэн байна. IS Global зарим үйл явдлыг цөөн хормоор хүргэлээ.